хүний 8-нд явчихгүй. Энэ хүнээс юу айгаад хэллээ шүү. Зяасан байцгаана уу? Би жилдээ 10-аас 30 улсаар аялдаг. Яг одоо миний аялж байгаа улс бол Лаос улс. Би Таиландын хэлээр дөнгөж гараа явж байна. Таиландаас Лаос руу ороход яг нийслэл хот нь хэлийнхэн цаахан байдаг. Өчигдөр оройны 9 цагаас эхлээд өнөөдөр өглөөний 9 цаг хүртэл 12 цаг вагонд суугаад шинэ улсыг үзэж байна. За бишгтэйгээ хамт байгаа. За ийм галт хэрэгээр ирсээ. Тэр урд харагдаж байгаа хэсэг нь болохоор унтлагын хэсэг. За энэ нэг хоёр хэсэг бол зүгээр суудалтай энгийн гэхдээ хоёрдугаар зэрэглэлийн хэсэг. За энэ болохоор гуравдугаар зэрэглэлийн хэсэг. Ингээд хатуу сандалтай ингээд урд урдаасаа харцсан нэг богино зан дөрвөлээ харж байдаг. Миний саяны бичлэгийн эхлэл бол хамгийн ардлынхан тэр богшин дээрээс нэгцээ. За энд ингэж 12 цагийн явхад бол хамгийн хямдхан билет бол би $10 авч ингэж ирлээ. Энэ бол хамгийн хямдхан сонголт. За Лаосынхоо богоныхоо буудлаар хил гарцсан явж байна. Хамгийн сонирхолтой юм нь юу байлаа? Хил гарахад би анх удаа мөнгө өгж үзсэн. Лаос улс руу монголчууд 30 хоног визгүй байдаг. Гэхдээ хилээр гарахдаа хүн болгон 20 баат, Таиландын 20 баатыг бөгжиж штампад харуулж гардаг юм байна. Энэ нь бас тун сонирхолтой байлаа. За тэгээ гарч ирээд дараагийн сонирхолтой байсан зүйл нь болохоор энд China Railway ticket зарж байна. Тэгэхээр эндээс хятад руу хойшоогоо гарчиж болохоор болцсон юм уу? Угаасаа болдог байсан юм болов. Би нэг асуух гэж байгаа. Та бүхэнтэйгээ хамт асуухаар шийдлээ. Миний уншил та. 20. За энэ одоогийн зогсоол нь. Одоо миний байгаа хот. Ингээд за мэдхгүй баах нь ирсэн байна. Тэгээд энэ доошоогоо энэ Бутин гэдэг хятадын хот юм байна. За энийг би асуух. Every ticket charges энэ 20 мянган лак. Энд юуны мөнгөнд дэвсгэртэй лак гэдэг юм байна. Нэг нь болохоор хэдтэй тэнцэжсэн бэ? 20 мянга гэдэг нь ямар ч 40 бааттай тэнцэжсэн. 40 баат гэдэг чинь байна шүү дээ. 4 4-чгээр 16 юу лээ? 160 лөө 160 йен үү? 160 йен. 160 йен ч 100 йен ч 3000 төгрөг юм шүү дээ. Би буруу бодчихвоо. За би энэ хүмүүсийг тусгасан өмнө хараалаа. 31 нэг хараалаах. Энэ болохоор Таиланд руугаа буцаж явдаг тикет нь байна. За тэнд мөнгө сольдог хэсэг байна. Би тэгээсээ Google-ээс харсан чинь Тай баттайгаа ингэж яваад иж болох юм уу гэсэн чинь ер нь зарим газрууд нь ашигладаг. Ер нь энэ лак гэдэг мөнгөний дэвсгэртийг сольсон дээр байдгаа гэж. Би энэ хүмүүсийн араас нь очрлж байгаад мөнгөө надад доллар байгаа, баат байгаа эднийг энэ лак гэдэг мөнгөний дэвсгэрт рүү болгоод тэгээ эндээс туусанд суугаад төрөөгөө орё. Миний захиалсан буудал маань болохоор 10 км-ийн зайтай байгаа юм байна. Тэгээд автобусаар дөгч жоод алхаад юм уу өөр унаанд суугаад явчих гэсэн санаа байна. Эндээс хүмүүс бас сим авдаг хэсэг бол түгээмэл байна. Энд гэхдээ удахгүй бараг байхгүй болохоо
чинь хүмүүс хөвчлээ ухаалаг гайгүй утас хэрэгэлдэг. Тэгээ бүгдээрээ e-ийн дэмждэг болохоор би одоо жишээ нь дандаа e-ийнтэй явж байгаа. Улс хил гараад ингээл одоо Монгол дугаараа ингээл барай явж байгаа юм шиг л байнга шууд интернет ямар ч судалгүй явж байгаа. За. Энд юу байхгүй нэр миний утасны сэнэг тусч байгаа. Тэр хананд нэг зэнгэлж байгаа шүү. За очиж байгаа болъё. За эндээс асууж үзье. Hello. Can I go to China? No, No China? no China. Thailand. Thailand? Only Thailand? I thought it is Laos, China, Laos. counter and so. No China? Can I go to China? Yes. So which side of China? Which side? Which part of China? Which city? Xinjiang, Xiuming, Beijing. ภาษาลาวบ่ได้เอาเขาขายตั๋ว buy ticket or to Kunming. Kunming. Yes. Kunming. How much is it? Kunming. Yes. Second class, first class. There is a second class and first class. And the second class is $75. $75. Second class. The duration is 9 hours and a half. Kumi, it's the farthest way, right? Farthest way from here. Not here. From another station. Another station. Okay, thank you. Кумин гэдэг. Эндээс хятад руу яваад цаашаага Кумингаас Шанхай руу яваад Шанхайгаас Бээжин яваад Бээжингээс Ухат ороод Ухатаас Ирээ ороод за зүг дугуй явлаа. За яасан төвөөсөө нөгөө автобус маань шууд яваад өгсөн. Тэгээд нөгөө чам багшгээд YouTube хийдэг блогер Монголд ирж ирсэн охин байдаг шээ Солонгос. Тэр охинтой адилхан ингээд хүмүүстэй хамт хоёр охин нэг залуу байсан энэ бууд руугаа орцсон. Энэ хоёр охинтой хамт такси дуудаад say hello. Такси дуудаад тэгээд юугаа хуваагаа төлөөд ингээд төвдөө орж ирсэн байна. За тэгээд буудалтаа ямаа тавьчаад тэгээд сайхан тухтай гудамын танилцуулаад хоол идцгээд. За шөнийн минь дохис өгөөдөө. Лаос улсын нийслэл Винтианы ятад нэр шиг юм аа. Винтианы шөнийн хэсгийг нь бичлэгт харуулах гэж байна. Би өдөр буудалтаа ирчихэд тэгээд онлайнаар ажиллаа хийж жагаад жоохон нөгөө өчтөр 12 цаг ингээд богоонд хатуу сандал дээр зогсоо унтсан. Тэгээд жоохон ядарсан байсан. Тэгээд сайхан нойроо авчаад одоо хоолоо идээд ойр очныг үзэхээр ирсэн байна. За бүгдээрээ энэ орой болохоор би энэгээр өдөр манай буудалтай манайхаа төвд байгаа өдөр ирсэн чинь бүр хов болсон байсан байхгүй юу? Орой болсон чинь ингээд шөнийн зах болчтой юм байна. Би эргэж хараад ингээд шөнийн зах болчдөг юм байна. Энэ одоо Mekong гэдэг хаа. Тэр гол байгаа. Яг энэ цаана. Тэр голоор яг Таиландын хил ингээд залгаа байдаг. Тэр голоор ер нь хөвчлэн хуваагддаг юм байна. Тэгээд эдийн засгийн хувьд бол 33% импортын бараа нь хятадаас хамааралтай. Тэгээд нийт өрийнх нь 50% нь хятадаас хамааралтай юм бол 1949 онд Францаас тусгаар татамжсэн юм байна. Нийт 7 сая хүн амтай. Энэ нийслэл хот нь болохоор хүн амынх нь 10% буюу 700 гаруй хүн ам ингэ байж идэм байна. Мөнгөнд дэвсгэрт нь болохоор KIP гэдэг дэвсгэрттэй. KIP гэдэг нь одоо Монгол мөнгөөр нэг төгрөг 6 KIP-тэй тэнцдэг. Тэгэхээр бид нар одоо юуг нь үнийг бодохдоо 6-т хувааж бодох нь байна. Би юунуудын үнийг харсан чи за тэрийг хартаа одоо энэ шорт байгаа шүү дээ. 35,000-ыг 6-т хуваагаар чи 5,000 гардаг гэсэн үг шүү дээ. Ер нь бол Азийн болон дэлхийн бас нэлээд хямдхан хүртгээр аялж болох босоод жагсаалтад Лаос улс гарцаагаа байж идэг. За ерөөхдөө юм хятад хувцснууд л ингэж байна да. За би одоо оройны гаралт маань хоол олж идэх. Хоол идснийхаа дараагаар жуулчных нь тэр Европын газар байсан болохоор
Европ архитектуртай. За гудамжны маникюр. Европ архитектуртай гоё байшин барилгаар нэнд үздэг юм байна. Тэм юг үзье гэж бодож байна. За би жоохон төөс 1 км гарантай өөр нэг зах руу явж үзт юм уу гэж бодоод ирсэн ч юм шүү дээ. Хаалттай юуж байхгүй. Харанхуй гудам хаалттай павильонууд л тэнд ганцхан хүн юм зарж байна. Магадгүй энэ зах өглөө нийтэх баг. Эсвэл өнөөдөр амралтын өдөр баг. За. Би тэр ганц юм зарж байгаа хүн рүү очлоо. Ямар зарж. Ер нь бол тэр Mekong River-с голоосоо нэлээд баг Монголын сэлэн мөрөн шиг гол юм байлаа. Би нөгөө хил гарч захтаа харахад бол энэ ахвал ах юм уу биш. Юу юм. Гоцаш битүү шивэстэй байна. Тэнд байгаа цорын ганц юм зарж байгаа хүн байна. Энэ хувцас зарт юм байна. Анаагүй яг ид том бучгиндаг, бом бучгиндаг, том түчгэндэг тийм газар л байна. Гэхдээ яг юунд таарсангүй л гэж үгэнлээ. Цахин таарсангүй. Камер нэстэ гэрэл цохиод хэрэг алхаа. За агва Парисын Элизийн өргөнчлөлтөний хаан хаалган дээр ирээгүй л дээ. Гэхдээ энэ одоо Victoria Monument Victoria ялалтын энэ туршлагал юм байна. Жуулчны бас нөгөө л нэг Францын колон байсан гэдгээрээ Европ архитектуртай өмнөдөөс Мерсер байгаад байгаа Вьетнамтай адилхан. За энд нэг гой зураг авах. За яг юу гэдэг одоо бол цаг бол тийм орой болоогүй шүү дээ. 8 л өнгөрч байгаа байхгүй юу? Дөнгөж 8 өнгөрч байгаа. Түрүүний зах дээр очиход 7 өнгөрч ирсэн. Тэгээд Лаос улс бол манай Камбожтой сая өмнөх аялсан Камбож улстай маань харьцуулахад бол шөнийн амьдрал гэж юу ч байхгүй байна. Одоо Камбож улсад болохоор өглөө хүмүүс нь дасгал хийж эхлээл шөнийн зах дээрээ хүмүүс нь бужигнаад байж идэг. Хизээд нутгийн юмэр тийм байсан. Энд болохоор ер нь нэлээд хурд ирт унтчихдээ юм шиг байна. Тэгээд энд харж байвал манай юу харагдаж байгаа зөвлөлт социалист алах хадуур харагдаж байна. Ийшээгээ ингээд Лаос улсын маань туг ийм 3 өнгө Камбожтой ер нь адилхан юутай. Тэгсээр нэ Ангкор Батын орон ийм цагаан өөрөхийн зүйл оруулж өгд юм байна. Өөний бэлэг тэнгэр нь юу гэдгийг сайн мэдэхгүй байна. За. Тэгэхээр яг энэ хотод байна шүү дээ. Камбожийн нийслэлд хэрвээ та ирэх юм бол тэр жуулчны Mekong одоо манай буудал байгаа газрын энэ ойролцоох нэг 2 км-ийн радиус юм уу та баг тэр хэсэгт ер нь хамаг цагаа өнгөрөөнө. Тэгээд энэ Мерсер ингээд Францын хөшөөнүүд саяны явсан Victoria Monument гэдэг байсан хаалга шиг. Тэгээд ийм Мерсер гэдэг хөшөөнд Францын үлдэгдэл хөшөөнүүдийг үзэх юм байна. За нэг юм ирдөө. Манай Лаос хүмүүсээ маань англи хэл нь бас жоохон таарах юм аа. Харьцаж байгаа төвхтэй байна. За энэ жуулчны газараас бас жоохон хойно байгаа. Тэнд нэг юу байна? Би нэг массажны газар хайж байгаа.
Эндээс өний насууд үзэх тий. Жаа хогтод. Hello. Do you speak English? So how much is massage? Massage? How much? How much? Mọi người thấy tăng rồi mọi người phun mẹ. How much is it? Is it your menu? So 150,000 massage. Coconut water massage. It's 1 hour aroma massage. За тийм үнэтэй байна. Окей, thank you. За 200 гэдэг ч юм байна шүү дээ. 1500 ч. Яалаа. Хаваа хэрэгцсэн шүү. Бидний би ингээд айгүй олон улс хэмжээ яваад байгаа болохоор ханшийн зөрүүн дээр жоохон толгой эргээд байна. За, нэг 6 тугааж хүрэг болж ирсэн баггүй юу? Тэгэхээр саяны 200,000-ыг за 24 40,000. 30,000 юм байна шүү дээ. 30,000 гэдэг чинь ерөнхийдөө 1400 1300 йен хавцаа юм байна. За тэгээд ойлгочиход болох юм байна. За нэг иймэрхүү юу вэ? Миний юу харж ирснаас бол арай жоохон өндөр харагдчих. Google-ээс харснаас бол арай жоохон өндөр харагдчих. Гэхдээ ерөөдөө ийм үнэтэйгээд ойлгочиход болохоо. Учир нь хит нөгөө жуулчны хөлөрсөн хэсэг биш болохоор ортод ирэхээр илүү үнэтэй болох байх. Энд их сонирхолтой. Хаашаа яваад хэдэн километр вэ байдаг шүү дээ. Энэ Phnom Penh гээд миний аялал эхэлсэн Камбожийн нийслэл 1420 км байгаа юм байна. Энэ Pakse Таиландын ойрхон байдаг газар. Ханой 760 км, Бангкок 680 км би өчигдөр Бангкок хүртэл Бангкокоос нааш өрхөд 12 цаг явсан юм шүү дээ. За Кумиг хятадын нөгөө сая богоо $70 явна гэдсэн чинь бас 1280 км юм 9 цаг гараа эндээс явдаг. За. Бүх ирэх юм бол ер нь иймэрдүү Guest House ер нь хөвчлэн буудалтай би бол хитрхээ тийм гайгүй буудал буучих юм бол буудалтай амрах гад гаднах аялал маань жоохон тэмхэн болчих гээд идэг. Тэгээд им Guest House хэмтэн газар дээр явах юм бол очиж унтах гэж явдаг болохоор бусад хотынхаа хэсгүүдийг үзэхэд амар санагддаг. Тэгээд төсвийн тэмдэглэлтэй буудалдаа үнэтэй байх мөнгөөрөө ингээд юмнууд үзээ явна гэдэг чинь бол хамаагүй илүү дурсамж болно гэж боддог. Та нар сонсож байна уу? Энэ караоке юм уу? Тэрөө энэ. Ажлын дараа хүмүүс нь ингэж яаж шиг байна л та. Тэр газрын хүмүүс нь ингэж хоорондоо шоуд гэж хэлгөө. Цагийг зугаатай өнгөрүүл. Ийм караоке дуулаад хоорондоо суцгааж байна. За би энэ газрын энэ байна. Ice cream-ийн дэлгүүрийн судалчлагаас нь болоод үйлчлүүлэх шийдлээ. Гаднаа ийм гой баннертай. Тэгээ эндээ дуу яваад дотоод засны юм байна. Хятад зарим хүний юу юм шиг байна. Харсан ч юм шиг ийм л юг. Зайшаа орж нэг. Бүгдээ зарим сонгоод идэв. Hello. За. Strawberry twist гэж fruit tea гэж. За өнөөдөр сурсан сангаараа Украин махта шүлээ. Украин шүлээ ачлаа. Ямтэн яа нэг юм л хүсэж байна. Халуун ногоотой биш байгаасай.
За дажгүй байраа шилжтэй шүү. Би нөгөө нэг алхдаг голын хажуугийн жуулчныхаа гудамжинд жуулчныхаа хэсэгт ирсэн буудлагаа оролцоо. Тэгээд авчихна. За зогоогой. Минь зүг өхрөн шүү. Тийм хоолол идэж үст. Тамир тхийгээ. Сэргэн шүү дээ. За гоё. 8.5 оноо өглөө. Супермаркетад орж ирсэн байна. Супермаркетад ингээд зэмний үн бол бас тундайчгүй. Тэгээ альва газар үнийг харахтаа супермаркет ороод тэгээ зах дээр нэр хамтхан байх хэрэгтэй гэж хардаг. За энд бол тэр 3,000 ус мөс шүү дээ. 3,000-аад 6 5 чи юу үстэй. 500 төгрөг нос гэсэн үг шүү дээ. Тэгээ хамгийн гол нэг гоё юм нь юу байлаа? Ингээд яг хөдөлтөө касныхаа хажууд ингээд хугацаанд тусгаж байгаа юм уу хаях төгсөн бараага. Нэлээд хямдхан үнээр хардаа. Энэ ингээд 50 булгаач юу. За 55,000-ийнхаа ямиг ингээд 14,000 гээд зарж байна. Ингээд яма хаягахгүйгээр тэгээд муудаагаа болохоор хүмүүс итгэхэд бас гайгүй байх. Энэ бол их тажгүй санаа шүү. За юу шүний хэсэг нь мундаг юм байна. Дөрөв нэг хөнгөө газар очсноос биш. Юунтайгаа ойрхон ингээ зөндөө юм байд юм байна. Жуулчныхаа бүстэй нөгөө голтойгоо ойрхон. Солонгос юм ингээл нөгөө шөний юу шиг жимс ногоо загсаа зараад байждаг. Гэтэ ингээд бүх юм нь ойрхон байхыг бодоход ч яах вэ? Алхаад ингээд мөнөдөө үзчихэд амар юм байна уу? Заавал дугуй муугүй төрөөсөө давхгүй. This is sushi. How much is it? $4,000. Нэг ширхэг нь 4,000 гэнэ. 4,000 гэдэг чинь юу шүү дээ? 1000 төгрөг өгөх гэсэн үг шүү дээ. Угаасаа нэг ширхэг нь үнэтэй байх эсвэл тээ. Би жоохон тэг жимсээр цангаад байсан. Саяны нэг супермаркетаас гоё зүгийн балтай сүтэй ундаа тэрийг авсан. Өөр хамны нөөцөө сайн авсан байгаа. За өнөөдөртөө ингээд бодлогоо орж амрита. You run this massage therapy salon, right? You are the director, you are the boss, right? Right. You run this store. You are the owner of this massage therapy salon, right? Who is the boss? За, ийм Солонгос байрны газар. Солонгос эзэнтэй байрны газар юм шиг байна. Хамгийн юм Солонгосоор бичсэн манай монголчуудын Солонгос гэх. Hello. Hello. Нөгөө чиний нэр хин бэ гэдэг чинь Солонгосоор юу гэдэг лээ? Гүй. 이름이 뭐예요? Mr. Ju. Ju? Ju. Okay. За би ингээд 1 hour лава массаж. 130,000 keep, right? Keep. Yes. 130 요거를 30,000 keep. 140,000. Yes, keeper. Нэг цагийн барианд орох гэж байна. За тэгээд сэтгэлээ хэлье. Дуусныхаа дараа. За эхлээд нөгөө юуны ясаад сар. За миний бариач импэгтэй ирсэн байна. Бариач нарыг би бол хараад мэднэ гэдэг. Эхлээд энэ хөл угаадаг. За би лава массаж гэдэг нутгийн импэгтэйг нутгийн массаж хийлгэж үзэх гэж байна. Тэгээд та бүхэн би саяхаа юу хийсэн? Хоолоо идчихэд бас нэх удааг байгаа. Дахиад бас дэлгүүрээс юм авсан. Юм идсэний дараа жоохон байж байгаад бариулдаг шүү. Тэгэхээр доошоо харахад бас тийм бариулж байгаа хад таатай мэдрэмж бүрэн гүцэд мэдрэх нь жоохон тийхэн болчдөг. Тэгэхээр хоолоо идчихээ жоохон байж байгаад илэрээ бариулж байгаарай. За би ч бас нэлээд л барайг олдог хүн шүү. За юу.
Ингээд эндээ бас VIP. Шүгний цаанаас өөрөөтэй юм шиг байна. VIP ч яах вэ? Нэг тасалгаан юм шиг байна. Яг адилхан юм орнууд байна. Яг одоо харанхуй байгаа. Нөө цаас хэлэхгүй таацал. What is this? Okay. За хөлнөөс эхэлж барьж байна. Би өрөөл дуусчаад сэтгэлээ хэлээд оноо өгнө. За юугаа барайгаа дуусглаа. Нэг цагийн лава барайг дуусглаа. Тэгээд айгүй сэтгэл өндөр байна. 9.1 оноо өгье. Oh. Thank you. Мосуу гэж. 9.1 оноо өгье. Айгүй гоё бүтэн сэтгэлээсээ бас гоё барьж өглөө. Би бас айгүй дажгүй явж байгаад хамгийн гайгүй газарт нь бас дажгүй туунаар очиж байгаа юм шиг байна. Сэтгэл бас өндөр байна. Жаад бас. За энэ нэг залуугийн бизнесийг тэд нөгөө юуны шөнийн гудамжны захаас зөндөө олон хүн явдаг. Энэ болохоор жоохон жоохон хажуугийнхан гудамд байдаг энэ залуугаас ингээд. Hello. Savadi. Aha. How are you? I'm fine. How's your business? I'm speaking a little bit. You speak a little bit English. Yes, I can. Are you selling a lot of magnets and paintings? You draw it by yourself? Yes, This is your paintings or yes, you just sell it? my painting. You draw it? Oh, you are an artist. My artist. Oh, it's so beautiful. It's fantastic. Okay, let me show you arts. За хвчлээ ингэж юугаар цотон. This my Facebook and WhatsApp Instagram. Instagram. Aha. You got it. WhatsApp and Instagram. Зя ийм гоё уран зураг юм аа ингэ зардаг залуу. Би тэгээд энэ яаж байгаа хүн энэ хүнээс юм авахгүй хаар нь жоохон дэмжиж өгд юм уу гэж бодоод эндээс нөгөө авдаг хөргөчний наалт юмудаа аваад ялаа. Skirt lounge. Skirt lounge. Scarf. Skirt lounge. Scarf. It's my mom made. Oh, your mom made it? Oh, it's nice. In Handmade? handmade. Oh, it's 100% handmade. So where do you live? Your home is near from here? I'm from Savannakhet province. How far is it from here? Oh, Savannakhet province. How far is it from here? Where is your home? My home. Not your hometown, you're just home, you stay in this city. I'm rent. It's here. Oh, you live here? Oh, I'm rent. You are renting an apartment here? Oh, this apartment? Can I enter? Can I enter? Can I see? No? Okay. It'll be fine. Okay, thank you so much. За удмаар алхаа явжсэн чи нэг гिच юм аах юм уу? Hello. I'm a YouTuber. What is your name? What's wrong? What is your name? What's my name? Yeah. No photo. No photo? Yeah, I say. You don't like photo? Энэ удмаар явжсэн чи нэг энэ их ч юм аах нь мэдэгдэхгүй. Нэг сая миний гарнаас бариад тэгээд чи массаж яах вэ? Солонгос хүн үү гээд тэгээ моцикланда дагуулж явах гоо тийм. Тус ер нь их сайн дэвсэг шүү. Тус гаргасан чинь шууд болчлоо. Би тэгээд дагаж явахаас бас имэйлээ. Bye bye. Дагаж явахаас бас имэж байгаа. Хаашааж очих. Бас муухай газар очимооргүй нөө. Энэ хүн бүр намайг онилччээ. Ард явж байгаа л тэгэл урд орж ирээл. Цаа гаргаж ирж айлахгүй бол намайг авч яваад яах ч юм бэлээ те. Hello. Цаа гаргаж ирээд яахгүй бол.
хүний найманд явчихгүй. Энэ хүнээс юу айгаад эхэллээ шүү. Урд хойд гарч ирэл. Массаж. Одоо удахгүй хахад урд гараад ирэх баг. Тэгээ одоо ингэж хадгаламжийн жилийн хөө 36 10% байдаг юм байна. Тэр гахаан зурагтай мэдээд хадгаламж байгаа. Ийшгээ ингээд сарыг заасан байж таараа. Тэгэхээр бол тийм байд юм байна. 10% жилийн хүүтэй байд юм шиг. За ийм нэг шашны юм үздэг юм байна. Мэдээж Лава архитектур Азийн Зүүн Азийн орнууд бол энэ буддын шашнаар алдартай. Тэгээд энэ хотод бол заавал үзэх ёстой газруудын нэг хоёрт ордог. Ийм энэ хартаа энэ ханын дээврийн зураг мургийн хартаа. Ийм лава архитектур, лавасын бас сар болсон шитний буддын өтер пагода. Ихтэй. Энэ бэт юм байна. За энэ жоохон өдөд харж байгаа бяцлал хийж сууя. За Лаос улсыг Винтиан хотыг довчхон дүгнэхэд за тэр тойрог төв хэсгийнхаа нэг 2-3 км радиус дотор за тэрнээс арай бага байж магадгүй. Жуулчны ингээд эд бужигндаг хамаг юмнууд нь байдаг. Хоол унд, худалдаа, наймаа, шоу зингээний газрууд нь байдаг. Тэгээд одоо улсуудын нийслэл болсон хойно нүүбийн байр, элчингүүд, хааных нь ордон. За тэгээд энэ үздэг шашныхаа холбогдлолтой сүмхий дурсгалууд бас мэрсэл байдаг. За тэгээд яг Лаос улсыг өөр одоо байгалийн аялал жуулчлалаараа алдартай уулархаг бүс ихтэй байдаг. Тийм юмнуудыг үзэх юм бол одоо эндээс нэг 200 гаруй км хойд хэсэгт тийм гоё хот байдаг юм байна. Тэгээд миний нэг Лаос улсыг бүр хамгийн анх харж ирсэн юу бол cable car байдаг, zip line байдаг. Тэр болохоор Камбожийн хэлтэй бас ойролцоо байдаг. Гэхдээ нэлээ өөр зүгтээ одоо энэ лон бичлэгээр зургийг оруулаад үгээ. Тийм газар байдаг. Тэрүүгээр алдартай миний нэг Лаос бол тийм байна. За ингээд миний нэг шинэ аялаж буй улс маань Лаос байлаа. Баярлалаа. За саяны барилгын дотор орсон нэг харанхуй дахин байна. Би оцсныхаа гэрлийг сайга тод харагдуулаад байгаа. Тэрнээс шпат харанхуй байна. Ух чи. Намайг юу олсыг хардаа? Орос дэлгүүр. Оросоос ирсэн Орос дэлгүүр гинэ. Дараанууд. Чод Орос шиг ирсэн юм. Нара. Орос пивнүүд байна. Орос хямнууд байна. Орос юмнууд шүү дээ. Шоколад байна. Энэ хараа Лионка биш. Йоо. Яг Монгол юм харж байгаа шиг болж шүү дээ. За би эндээс нэг юм авнаа ямарч байсан.
Энэ одоо юу вэ? Эйш Таиландын хэл байгаа. Гэсэн чинь яг энэ голын эсрэг талд, замын эсрэг талд ийм бүр тасархай, үнэн тасархай. Хааны ордноосоо илүү энэ одоо баригдаж байгаа мó? Сүнтсэн байгаа мó? Би бол баригдаж байгаа гэж найдаж байна. Ийм үнэн тасархай газар ингээд хог новш болцсон байх юм. Тун сонирхолтой. Би одоо онгоцны буудлын руугаа явж байна. За ингээд Лаос улсын аялал маань өндөрлөж байна. Би ингээд нислээ баяртай.